бяцхан гэр бүлийн шинхэн гишүүнтэй болсон чинь гэртийн тэнтгүү шээж байгаад таныг шантраагаад байна уу? За тэгвэл өнөөдөр би та бүхэндээ нохойг хэрхэн памперсан дээр шээлгэж сургах талаар 3 тип зөвлөгөөг бэлдэж үзүүлье. За энэ бол мэдээж шалгарсан найдвартай арга. За тэгвэл бяцхан гүлэг 1-ээс 3 сартаа та хэрвээ ингээд танаа гэрт хурж ирсэн бол бяцхан гүлэг маань памперсан дээрээ шээж сурах хүртэл танаас маш уугахгүй тогтмол хичээл зүтгэл гарна гэдгийг та бас нэгдүгээрт анхаарах ёстой. За ингээд хамгийн ихний арга бол нохоогоо харшлаганд хийх. За энэ бол хамгийн шалгарсан түгээмэл хэрэглэгддэг арга. За нохоогоо ингээд харшлаганд хийгээд хажууд нь памперсыг нь тавиад тэгээд хоолыг нь устай нь хамтд нь тавиад тоглоомыг нь ингээд саатуулах тоглоомыг нь тавиад орхичин гэсэн үг. Ерөнхийдөө 1-ээс 3 сартай бяцхан гүлэг одоо шинэ орчинд очиод яг юу хийж байгаагаа, яг яаж тоглож байгаагаа эзэн маань ингээд намайг ингээд харшлаганд хийгээд энд ингээд үлдээчлээдээ ингээд орхигдсон мэдрэмж авчлаа да гэдэг тийм мэдрэмж угаасаа байхгүй, юугаач мэдэхгүй учраас 1-ээс 3 сартад нь юун түрүүнд харшлаганд хийгээ хажууд нь памперсыг нь тавиад үлдээчингүүт нохоо чинь өөрөө аяндаа памперсэн дээрээ шээгээд сурчих наа. Ингээд үүний дараад 1-ээс 3 сар өнгөрснийхэн дараа бүх вакцины дууссаны дараа харшлагнаас нь гаргаад зөвхөн нэг тогтмол газар нь памперсыг нь тавьчих юм бол нохоо чи өөрөө тэн дээрээ очиод шээдэг болчин. За манайхан нэг жоохон төвчээргүй хандлага гаргадаг шүү. Та нар жоохон төвчээртэй нохоогоо түрхэндээ харшлаганд хийгээд авчихоорой. Шигири. За дараагийн зөвлөгөө бол нохоогоо урамшуулах, амттан өгч урамшуулах систем. За энэ бол бааз зэрэг амттан хэрвээ идэж сурсан, амттандаа ингээ орсон 6 сараас дээш нохоо бол зүгээр. Эсвэл амттан огт идэж чадахгүй бага сартай гүлэг байх юм бол зөвхөн өөрийнх нь хоолоор нэг ширхгээр нь өгч урамшуулна гэсэн үг. За тэгэхээр нэг памперсаа дэлгэж тавьчихад памперсэн дээр яг команд заадаг шиг памперсэн дээр хурж памперс нэг шүүрэг ашиглаад шууд амттангаараа дуудаад ирэх юм бол нохоо чинь тэн дээрээ ирээд ах юм бол амттай зүйл өгөөд идэм байна гэдэг тийм дадлыг нохооныхоо толгоонд суулгах хэрэгтэй. Тэгснээр нохоо чинь аажмаар олон удаагийн давтамжтайгаар энийг заалчих юм бол аажмаар өөрөө тэн дээрээ шээгээд шээснийхэн дараа бас урамшуулах хэрэгтэй. Ингээд шээснийхэн дараа урамшуулаад ах юм бол энэ дээр шээвэл ингээд надад амттай юм өгөөд идэм байна гэд толгоонд шууд суулгах чинь энэ үйлдэлийг яг 3-аас 4 удаа давтах юм бол нохоо чинь асуудалгүй памперсэн дээрээ шээдэг болно. Тэр 3 дахь зөвлөгөө бол ерөнхийн энтэнд хид хідэн газар памперс дэвсэх арга. За яг нохоо яг хаана шээдэг вэ гэх юм бол энтэнд булан тохойд эсвэл босоо, ширээний модон хөл рүү, тавилганы булан руу гэх зэрэг иймэрхүү булантай газруудад ер нь шээдэг нь ажиглагдсан. За тэгвэл эдгээр газруудаа шууд памперс дэвсээд өгөөрэй. Ингээд энтэнд памперс дэвсэнгүүт аажмаар 1, 2, 3 хоногийн дараа яг ингээд ихэвчлэн шээдэг газрыг нь тодорхойлоход туслана гэсэн үг. Яг тэр нохоо нэг шээсэн газраа шээснийхаа үнэрийг аваад 2 дахь шээдэг, 2 дахь шээвэл 3 дахь шээн. За тэгвэл ингээд ихэвчлэн шээж байгаа хэсгийнх нь памперсыг үлдээгээд бусдыг нь нэг өдрөөр ч юм уу нэгээр нь ингээд цөөлөөд ганцхан тэр илүү их хөвчлэн шийдэг газрынх нь памперсыг үлдээчих. За тэгэхээр нохоо чинь шалан дээр чинь санаатаа олон санамсаргүйгээр шээсэн бол зөвхөн нойтын салбитгаар арчаад л өнгөрөх юм бол нохоо чинь яг тэр газраа үнэр нь арилаагүй учраас дахиад шээнэ гэсэн үг. Тийм болохоор бүгдээрээ заавалчгүй энзимтэй зөвхөн нохооны шээсний үнэр дардаг ийм бодисоор цацагчаар цацаж шалаа заавалчгүй үнэрийг нь бүр мөсөө арилгаж байгаарай. За миний өгөх 3 зөвлөгөө энэ байна. Энэ 3 зөвлөгөөг дагаад за маш тууштай хэдэн удаагийн давтамжтайгаар та сургах юм бол нохоо чинь гэртээ шийхгүй памперсэн дээрээ шээн гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө нохоо яг хизээ шээдэг вэ гэх юм бол мэдээч унтсныхаа дараа, хоол идснийхээ дараа, за эсвэл ингээд тоглосныхоо дараа, за мөн
Ингээд юугүй газар үнэртэйд ингээл газар үнэртэйл тэр хэсэгтээ эргэлдээд ах юм бол яг шээгч байна гэсэн үг шүү. За дараагийнх нь мэдээж тэгээд гадаа гаргаж шээлгэх арга. Том нохойтой бол та гадаа гаргаж шээлгэж баалгаж сургаарай. Хэрвээ жижиг нохойтой бол миний энэ 3 зөвлөгөөг дагаарай. Тийм бяцхан баруугийн YouTube сувагт нэгдэж за бид хоёрын бичлэг таалагддаг бол лайк